Одоо үндсэндээ ингээд таны та ингээд барилгынхаа зургийг ингээд дижүүрэн зураг хийлгээд байшингаа барих гэж байгаа бол их тэ зөв шийдвэр гаргасан байна. Зөв төлөвлөж байгаа юм байна. За ингээд таны байшингийн зургийг хийгээд үндсэндээ ингээд төсөвчин интерьертэйг ингээд 9 хүн оролцож иж энэ зургийг хийдэг болно ч гэдэг. 9 мэрэгжлийн хүн оролцож. Үндсээ таны зургийг хийнэ гэсэн. Тэгэхээр 9 мэрэгжлийн хүний зардлыг та ингээд төлж байгаа юм шүү. Зөвхөн зуршлангууд ганцхан одоо хүнд мөнгө төлж байгаа биш. 9 хүн суулгаж 9 хүнээр төлөвлөж юм хийх юм. Тэрний дараа ингээд яг тэр миний байшинг барихад одоо мэрэгжлийн хүний зөвлөгөө хэрэгтэй үйл мэрэгжлийн хүндэн зөвлөгөө авах нэг зүг байдаг. Ягаад гэвэл нөгөө магадгүй эрчимчний юм хөндлөх хэмнэлтэд барилга, эрчимчний хэмнэлтэд барилга, пассив барилгын ойлгомж байхгүй хүн зураг зурж яваад бас айгүй буруу тооцоо, буруу зураг хийгээд явчих. Тэгэхээр та бүхэн маань тэр алдаа гаргахгүй тулд мэрэгжлийн хүнээс нь зөвлөгөө аваад явах нэг зүг. Мэрэгжлийн хүн зөвлөжүүд ийм төрлийн материалаар ингэж хийн гэдэг одоо зургийн инженерүүдэд зургийн хүмүүс ингэ зөвлөд явчихдаг байхгүй. Ийм агаас рэлтийн систем тавих хэрэгтэй гэдэг хуучны ийм одоо юудын агаас рэлтийн систем тавьж зурчлууд бас нэг өөр болчихсон тийм ээ. Тэгэхээр мэрэгжлийн одоо агаас рэлтийн одоо дуган сэтгүүрт агаас рэлтийн хөрөмж зурвал энийг ингэж төлөв зурвалаа гэвэл мэрэгжлийн хүнээр яг ингэж зурвалах хэрэгтэй гэдэг ингээд зөвлөгөө өгөөд мэрэгжлийн хүн зөвлөгөө өгөөд явах нь таны зургийг илүү үр дүнтэй болно. Тэр нөгөө зарлуудын хэмнэх шийдлүүдийг нөгөө мэрэгжлийн хүчтэй хүчин зөвлөд явд юм аа. Тэгээд тэр зарлыг гаргаад зөвлөгөө авах нэг зөв шүү ингээд эдийг хэлье.